Энэ хүү бичлэг хийж байгаа шалтгаан нь iPhone 6s гээд гар утсан ингээд хүндэтгэл үзүүлж байгаа бол бичлэг болж байгаа. Тэгээд 15 оны 9 сарын 12-нд танилцуулагдчихсан яг утас маань тухайн үед iOS 9 системтэй гарч исэн. Тэгээд тэрнээс хойш одоо өдийг хүртэл iOS 15 буюу бүтэн 7 жилийн турш тасралтгүй ингээд үйлдвэрлэлийн систем дэмжиж байна. Энэ нь бол үнэхээр одоо гайхалтай. Өмнө ямар ч iPhone ингэж удаа дэмжиж байгаагүй. Яг өнөөдрийн байдлаар хамгийн удаан дэмжсэн iPhone гэвэл iPhone 6s байна. За тэгээд энэхүү одоо гайхалтай зүйлд зориулж одоо iPhone 6-аас барьжсэн бүх хүмүүс яг дэлхийд даяараа 1 минутын турш одоо хүндэтгэл үзүүлж 1 минут одоо чимээг байх хэрэгтэй гэж би бодож байна. iPhone 6-аас авчирсан хамгийн чухал өөрчлөлт гэвэл яг 3D touch. За хамгийн ихний iPhone дээр бол тийм үү яг дэлгэцэн дээр яг нэгээс дээш хуруугаар ингэж яг одоо дэлгэцэн дээр ингэж яг мэдрэхэд одоо тэрийг таньдаг байсан. Тэрнээс хойш одоо multi touch гэдэг технологиос хойш яг дараагийн чухал технологи нь юу байсан бэ гэхээр дэлгэцний хувьд iPhone 6s дээр 3D touch гарсан. Тэр нэг дэлгэцэн дээр хэр хүчтэй арай бага хүчтэй байна уу гэдгийг одоо дэлгэцнүүд мэдэрдэг болсон гэсэн үг. Тэгээд дэлгэцэн дээр яг хэр удаан хүчтэй ингэж яг дарахаас шалтгаалаад тэр цаана дэлгэцэн хүлээж авсан тэр хүчнийхэн дагуу ингэж эргүүлж одоо ингэж чичиргээ өгдөг байсан. Тэр нь яг дэлгэцний ард байгаа Taptic engine гэж жижигхэн зүйл ингэж чичрээд бол мэдрэгдүүлдэг байсан. Тэгээд дэлгэцний хаан дараа нь яг тэр газараас нь ингэж мэдрүүлдэг байсан. Тэр нь бол үнэхээр гайхалтай. Ер нь 3D touch технологи бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд ерөнхийдөө бол яг одоо яг уцаа ер нь өдөрт тундаа зүгээр л ингэ тийм үү хоёр хэмжээс дээр хэдүүлээ ингэж гар уцаа ингэ оролддог байсан бол одоо энэхүү 6-аас 3D touch авчирсанаа 3 хэмжээс уу ингэж одоо Z тэглэг рүү одоо ингэж орж тийм үү уцаа одоо ашиглах боломжтой болдог болсон байгаа. За тэгээд яг дэлгэцэн дээр чинь одоо утсан дээр ч ямар нэгэн одоо контент болоо гэж бодоход ингээд одоо яг одоо дэлгэрэнгүй цэцгийг гаргадаг цонх гаргаж ирэх юм яг ингээд зөөлхөн дараа пик хийгээд за би нэг илүү одоо бүр ингээд лавшруулж хармаар байна гэж хүсэх юм бол яг илүү хүчтэй дараад ингээд pop болж ордог pick and pop гэдэг үйлдэл бол байдаг байсан. За тэгээд миний сувг дээр яг 4 жилийн өмнө орж исэн хамгийн анхны бичлэгүүдийн яг ер нь бол одоо ганц хоёр бичлэг нь 3D touchтай холбоотой бичлэг байдаг. За тэгээд тэрнээс гадна яг одоо Pick and Pop-аас өөр ямар гоё үйлдэлээд байсан бэ гэхээр аппликейшнуудыг одоо яг multitask буюу бүгдийн зэрэг гаргахтаа дэлгэцний зүүн үзүүрийн аль ч хэсгээс хамаагүй яг ингэж яг хүчтэй ингэж яг үзүүрийг дарахад ерөнхийдөө бол multitask гарч ирдэг байсан. Тэгээд яг нэг хүчтэй нэг хөнгөн дарчаад яг чанга дарах юм бол ингэ бүх аппликейшн гардаг. Нэг хөнгөн дарчаад яг ингэж дэлгэцнэрээ зурж явах юм бол ингэ аппликейшнууд ингэ солигдоод явуулах боломжтой байдаг байсан. Ерөнхийдөө бол яг iPhone 10 дээрх яг gesture нь яг адилхан тухайн үед бол яг 6-аас дараад 3D touch-аар бол тэгж идчихсэн. Тэр нь бол үнэхээр гайхалтай байсан. За тэгээд iPhone 6-ын дэлгэцний ардах тэр хүч мэдэрдэг жижигхэн тэр нарийнхан хавтан ингээ гоё ингээ болсон. Тэгээд iPhone 11 гарснараа юу болсон бэ гэхээр iOS 13 системтэй зуг гарахтаа яг iPhone-ы дэлгэцнээр байрладаг тэр хүч мэдэрдэг хавтан бол iPhone E-д ингээс бол хассан байгаа. Тэгээд түүнийг хассан учраас 3D touch технологи ерөнхийдөө байх боломжгүй болж эхэлсэн гэсэн үг. За тэгээд орлуулсан технологи нь haptic feedback гэж одоо оронд нь орлуулсан одоо хүртэл таалагддаг. Яагаад таалагддаг бол одоо биелнэ. За ерөнхийдөө бол өмнө нь яг 3D touch маань яаж ажилладаг байсан бэ гэхээр одоо чинь тухайн дэлгэцнэр үзэж байгаа одоо зүйлээ яг нэг хөнгөн дараад одоо тийм үү пик хийгээд яг за би хармаар байна гэдэг шийдвэрт өрөх юм бол яг нэг хүчтэй дараад одоо pop бол хийж байгаа. За тэгсэн чи одоо сүүлийн iPhone 11-ээс хойших загвар тийх боломжгүй болцсон болохоор зүгээр л дэлгэцэн дээрээ удаан ингээд дарах юм бол пик чинь тэгээ нэг дараад ингээд ерөөхдөө pop ингээд ордог болцсон. Тэгээд шүүмжлэлтэй хамтах юм нь юу гэхээр iOS 13 үеийн системээс эхлээд бүх утсан дээрээ яг зүгээр ингэж удаан дарж байгаад ингээд нэг товч ингэж одоо хийдэг хөдөлгөөний бүх iPhone дээр адилхан болгоцсон. Уг нь бол ядаж 3D touch одоо тийм үү даралт мэдэрдэг тэр технологи нь бэлэн байгаа iPhone дээр 3D touch feature-ыг үлдээгээд iPhone 11-с загвараас хойших загварууд дээр тэр haptic feedback гэдэг орлуулсан технологи авч явдсан байгаа ч тийм үү. Ядаж 6-аас 7, 8, 10, 10s дээр яг энэхүү яг pick and pop гэдэг яг үнэхээр даралт мэдэрдэг технологи үлдээж болдгүй бахтай гэж бол бодогцсон. Яагаад вэ гэхээр тийм үү. Одоо жишээ нь яг одоо хурууныхээ мэдэрдэг iPhone барьдаг хүмүүсийн хувьд одоо жишээ нь яалтчгүй дагалдж ирж байгаа үүсгэн систем нь дотор нь хурууныхээ таньдаг одоо код байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас яг одоо нүрээ таниулж ашигладаг iPhone-ууд бас яг тусдаа нүр таньдаг одоо технологийн код нь тусдаа тэр iPhone дээр байдаг шиг тийм үү. Яг тэрэн дээр байдаг шиг яг энэ 3D touch haptic feedback энэ хоёроо салгаад ингээд үлдээ гоё ингээд хөгжүүлээ явсан бол зүг байсан. Тэгээ одоо бол миний сэтгэл бол гонсгор явдаг. Яагаад ингээд хасж байгаа юм бэ те?
үнэхээр сэтгэл гонсгорол хэвээрүүлсэн тэгээд угаасаа эргүүлж авчирна гэж одоо угаасаа бараг байхгүй бах. Тэгээд ямар ч үсэн энэ дээр бол хэлэх зүйл юм байна. За дизайныхын нүрд явах юм бол ерөнхийдөө 6 энгийн 6-тай харьцуулж харах юм бол 6S бол ерөнхийдөө яг адилхан харагдана. Гэхдээ яг ерөнхийдөө бол яг материалын чанар нь бол хамаагүй сайжирсан. Өнгөрсөн жилийнх нь яг 6 яг ерөнхийдөө аюул амархан нугардаг гэсэн одоо дэлхийд даяар явж одоо шуугсан шүү дээ. Тэгээд тэрний дараа яг Apple ямар залруулга хийсэн бэ гэхээр яг бүр ингэ сансрын технологид ашигладаг материал буюу тухайн хөнгөн цагааны яг 7000 series aluminum гэдэг одоо технологиг суулгаад ерөнхийдөө хамаагүй бат бөх болсон. Ер нь бол бүр өстө тэнгэр газар их зөрүүтэй амар бол бат бөх уц суулж чадсан. Тэгээд тэрнээс гадна бас яг дэлгэснийх нь яг дээдлийнх нь шил нь бол бас ингэ бас хамаагүй одоо чанартай хатуу болж өгч чадсан гэж бол хэлж ийсэн. Тэгээд нэг iPhone-ы арталт нэг байнга байгаад идэг FCC одоо тэмдэглэгээ гэж байдаг. Яг утасных нь одоо үйлдвэрлэлийнх нь янз бүрийн одоо айгүй илүүдтэй юм ингээ баахан шавцаа арт талтанд байгаад байдаг гэсэн. Тэрийг бол ингээ 6S дээр ингээ ерөөхдөө бол байхгүй болгоцсон. Тэгээ тэр нь бол ингээ яг харахад бол амар гоё. Гэхдээ яг ямар оронд үйлдвэрлэл яг ямар оронд худалдаалагдахаас шалтгаалдаг байсан. Яг Америкт худалдаалагдаж гарах яг iPhone-ууд дээр бол тэр артлынхын FCC тэмдэглэх бол байхгүй болж байсан. Тэгээ мэдээж яг одоо шинэ өнгө нэмэгдсэн Rose Gold гэх тэр өнгө бол үнэхээр тасархаа өнгө бол байсан. Яг энгийн одоо чинь Gold өнгөийг хараад нилээн ингээд амар одоо уйтцсан те 5S дээр баахан харж байгаа 6 дээр дахиж хараад тэгээ 6S дээр Gold гэхээр энийг тоохгүй. За тэгээ зүгээр ингийн Silver-тэй Space Gray-ыг ер нь бол тэгээ амар олон жилийн турш хараад ирсэн баг нэг тоохооргүй. Тэгээ гинт Rose Gold гэдэг өнгө гарч ирээд ерөнхийдөө бол амар олон хүмүүсийг л тухайн үед шуулжсэн. Тэгээд би ч гэсэн тэр өнгө нь айгүй дуртай болж исэн. Одоо яг iPhone 6-ыг яг задлах юм бол яг ингээд яг жижигхэн ингээд ирзэн ингээд бүрхүүл ингээд яг утасныхаа яг гадуур бол байдаг болж эхэлсэн. Энэ бол яг хамгийн анхны албан бос усны хамгаалттай iPhone болж эхэлж исэн. Одоо 6-тай харьцуулахад 6S-ээс яг нэг жижигхэн ирзэн ерөөдөө тавьж эхэлсэн гэсэн үг. Яг гоо яг IP-ийн одоо рейтинг авахгүй ч гэсэн яг жижигхэн ирзэнт болж исэн. Үзүүлэлтүүдээс нь хэрж эхлэхэд одоо яг ерөнхийдөө A9 чиптэй гарч ирсэн. Тэгээ 3 дахь үеийн 64 бит чип гээл тийм үү. Яг RAM-ных нь хувьд одоо жишээ нь өмнөх загваруудаас 2 дахь их бол RAM бүр 2GB болчихж байгаа. Энэ бол бас үнэхээр тухайн үед пүү гэж бодулж ирсэн л да. Чи та iPhone юу болоо RAM-аа ингээд бүр 2 дахь их нэмээд эхлэвэ те. 6S бол үнэхээр яг ондоо олж ирсэн л дээ хүчин чадлын хувьд. Урдны хувьд бол дурдах юм байгаа. Яг юу гэхээр за яг дөнгөж 1 жилийн өмнө гарсан iPhone 6-аас бол 6S бол бүр ингээ бүр хамаагүй хурдан байсан. Ингээ бүр нүдэнд мэддэхгүйц бүр энэ ч одоо юу юм бэ гэмээр ерөнхийд бол амар хурдан байсан. Тэр бол үнэхээр одоо биширмээр. За тэгээд за өмнөх загвар юм чи мэдээж дараагийн загвар нь хурдан байх нь тодорхой гэж бодож иж магадгүй. Гэхдээ үнэхээр 6S бол одоо хурдны хувьд бол 6-ыг бол бүр байхгүй болгож байсан. Бүр арайч бас 6 бүр ингээ бүр юу ч биш юм шиг санагдтал бол үнэхээр хурдан байсан. 6S бол за тэгээд тэгсэн чинь заа бүр аюу болсон бэ гэхээр дараачлан iPhone 7 гарч байгаа шүү дээ. iPhone 7 гарахтаа дефолт цус үйлдвэрлэлийн систем нь iOS 10 байгаа тийм үү? За 6S-ийн дефолт үйлдвэрлэлийн систем iOS 9 шүү дээ. За iPhone 6S iOS 10 руу апдейт хийгээд iPhone 7-гийн дефолт iOS 10-тай ингээд тестлэхэд зарим нэг зүйлс дээр iPhone 6S бол баг хурдан байсан. Тэгээ баг биш угаасаа хурдан байсан. Зарим нэг зүйл дээр үнэхээр хурдан байсан. Гэхдээ яг сүүл рүү яг 10, 11, 12, 13 болоод ирэнгүүт яг iPhone 7 арай ялгарч эхэлж байгаа юм л да. Гэхдээ 10.0, 10.01 ч юм уу те дөнгөж iOS 10-ын эхний яг вершнгүүд дээр бол iPhone 6-аас бол зарим нэг зүйлс дээр iPhone 7 хүртэл гүйцэжсэн. Touch ID нь бол 2 дахин хурдан болсон. Одоо чинь 5S 6.2 дээр ерөнхийдөө бол эхний үеийн Touch ID ашиглаж ирсэн. Тэгээ 6S дээр бол яг 2 дахь үеийн Touch ID гэж бол одоо гарч ирсэн. Тэгээд 2 дахь үеийн Touch ID нь 2 дахин хурдан. За тэгээд тухайн үед яажсэн мэхээр ерөнхийдөө бол одоо яг iPhone 6 одоо тэр 2 дахь үеийн Touch ID дээр ерөнхийдөө хуруугаа яг ерөнхийдөө яг хөрөгүүгүй ерөнхийдөө бол таньдаг байсан. Нэр нь амар хурдан. Яг одоо жишээ нь зүгээр яг утасныхаа яг төгжээг тайлах зорилгоор одоо эсвэл яг notification харах зорилгоор ч юм ингээд дэлгэцэн харахаар ерөнхийдөө шууд 3-1-гээ таниад ямар notification ирснийг ч бараг харуулахгүй амар хурдан бол байдаг байсан. Энэ гайхмаар бол хурдан. Камер нь бол одоо жишээ нь өмнөх одоо бүр хаа байсан iPhone 5 дээр ашигладаг байсан 8 мегапиксел ингээд жоон сайжирсараад iPhone 6s дээр бол 12 мегапиксел болоод бол нэмэгдсэн. За тэгээ урт талынх нь камер нь 1.2 мегапикселтэй одоо үжээ олон 3-4 жил явж байгаа 5 мегапиксел бол ихсэжсэн. За тэгээ артлынх нь камер нь 12 мегапиксел гэж байгаа болохоор ерөнхийдөө 4K одоо бичлэг хийж болох одоо
боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгээд 4K бол бичиж болдог. Гэхдээ яг 6S дээр бол яг 4K бичдэг ч гэсэн одоо секунд 64-тэй бол харин бичиж чадахгүй 4K бол 30-тай бол бичдэг байсан. За тэгээд камер нь бол үнэхээр одоо сайнплцсан. Яг нэг энгийн 6-тай яг дөнгөж жилийн өмнөх л одоо загвартай нь яг ингээд дарсан зургийг харьцуулж харахад бол 6S бол бүр хамаагүй өөр л дарж исэн. Тэгээд селфи камер нь яг одоо харанхуй үед ингээд яг селфи дарах юм бол дэлгэц нь өөрөө ингээд яг гэрэлтээд одоо гэрэлтүүлдэг одоо тэр нэг аюу гой нэг шинэ юм нэмэгдсэн тухайд бас надаас аюу таалагдчихсэн. За тэгээд яг камер болон зурагтай холбоотой яг орж ирсэн яг 6-аас тэр хамгийн гоё зүйл гэвэл мэдээж хэрэг лайв зураг байгаа. Одоо хүртэл ашигладаг миний хамгийн дуртай одоо өдөр тутамдаа ерөнхийдөө байн бичсэн ерөнхийдөө бас мэрсээр тогтмолдоо маягийн ашигладаг бол фичрүүдийн нэг бол байгаа. Одоо хүртэл хадгалагдсан хിവэрэн тэр нь бол аюу гоё. Яг зураг дарахын өмнөх хэдхэн секунд яг дараах болгон хэдхэн секунд гэдэг яриа аюу гоё байсан. Тэрийш яг адилхан бас нэг аюу гоё нэмэгдсэн зүйл нь яг юу вэ гэхээр одоо хүртэл ашигладаг. Одоо зүгээр яг уцаа ингээд зүгээр яг хэвтэй байдалд нь очиж зүгээр ингээд яг уцаа ингээд авах юм бол яг уцын дэлгэсэн хасдаг технологи бол яг 6S дээрээс нэмэгдэжсэн. Тэгээд энэ нь яг тухайн үедээ амар гоё байсан бол үнэн. Тэгээд яг одоо ингээд дүнж бодохоор яг тухайн зүйл нь яг үнэндээ бол тэг хөрхий яг LCD дэлгэцтэй iPhone-уудын хувьд нэг юу LED iPhone-уудтай өрсөлдөх нэг ингэж хасаад байх нь яг эсрэг одоо үйлдэлийг хөрхий iPhone 6-аас эхлүүлсэн юм байна гэсэн одоо бас дүгнэлт нь өргөж байгаа юм л та. Одоо жишээ нь яг нэг LED дэлгэцтэй iPhone-ууд чинь одоо яг нэг дараа л одоо асчдаг бол одоо 6-аас шиг одоо LCD бод хийж чадахгүй шүү дээ. Тэгээд тэгж чадахгүй iPhone-ууд зориулаад 6-аас хойших iPhone-ууд яг зүгээр өргөх юм бол дэлгэц нь хасдаг одоо горимтой болсон. Тэрний эхлэлийг бол одоо ингээд iPhone 6-аас тавьсан байх нэ. За тэгээд 6S-ийн сэрийтэй холбогдлолтой гоё нэмэгдсэн зүйл нь яг юу вэ гэхээр одоо залгуурт одоо яг iPhone-о залгуурт залгацсан байх үед залгацсан тэгээд давхар яг интернеттэй байх үед Hey Siri гэх юм бол одоо ямар ч одоо тухайн яг үйл iOS 9-тэй бол гар суух боломжтой утсанд бол одоо сонсч чаддаг байсан хэрэглэгч. Тэгсэн чинь iPhone 6-аас яасан бэ гэхээр одоо залгуурт залгаагүй байсан ч зүгээр Hey Siri гэх юм бол ерөнхийдөө iPhone 6-аас ерөнхийдөө бол чамайг сонсноо гэж бол одоо тийм шинэ одоо фичер орж ирсэн. Тэр бол надад бол тухайн үедээ бүр зүгээр л яг ийм зүйл байх боломжтой юм гэл яг тухайн үедээ ингээл бүр ингээл одоо үнэхээр гайхаал өнгөрч ирсэн. За 6-аас дээр тавигдчихсэн яг шинээр одоо тавигдсан яг одоо нэг wallpaper гэвэл мэдээж хэрэг загаснууд байсан. Тэр загаснууд тэгээ тэрнээс гадна дахиад нэг юм одоо 2 илүү 3 яг нэг утаасан цагаан, чернэлийгаан, цэнхэр 3 утаа бол утаатай л wallpaper. Тэгээ удаан дарах юм бол тэр утаа нь гэж яг яадаг загсан дээр дарах юм бол загсан гэж яг хөдөлдөг. Ерөнхийдөө бол тэр одоо хүртэл ерөнхийдөө дотор бол ингээд одоо дурсамжинд бол ингээд хадгалагдж үлдсэн айгүй дуртай wallpaper тэрнийг байгаа. За тэгээд яг 6-аас танилцуулагдаад тухайн үнэ тий 15 он 9 сарын 12-нд танилцуулагдчихсэн бол яг тэндээсээ хойш яг цоо шинээр үйлдвэрлэгдэж болсон хугацаа нь яг 3 жилийн дараа 18 он 9 сарын 12-нд бол болж исэн. Ерөнхийдөө яг тэрнээс хойш ерөнхийдөө Apple-ийн дэлгүүрүүдээс болон Apple-ийн сайтаас цоо шин iPhone 6-аас хамгийн сүүлийн удаа худалдаж авах боломж 18 оны 9 сарын 11 12-ны өдрүүд бол байсан. Мэдээж яг 100% төгс одоо гар утас гэхэд бол мэдээж хэрэг хэцүү шүүмжлэх зүйл байгаа. Тэгээ тэрний яг юу байсан бэ гэхээр хамгийн ихний дурдах зүйл нь багтаамжны хамгийн ихний сонголт бол байсан. Хамгийн доод багтаамжны сонголт нь 16 GB. За энэ бол үнэхээр л аимшигтай байсан. За яг бүр нэг ойролцоогоор хэдэн жилийн дараа яг тэрийг шинжилээд 32 болгож бол өсөж исэн. Гэхдээ тухайн үед яг шинээр худалдаанд гарч байхдаа бол 16 таагаар бол эхэлж исэн. 16 64 128 санаж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд 4K-гаар дүрс бичдэг болцсон. За тэгээд лайв зураг гэдэг энгийн зурагнаас 2-3 дахин их багтаамж иддэг шинэ фичерүүд нэмэгдээд ороод ирсэн. Ийм 6S шиг супер гар утсан дээр одоо багтаамжны хамгийн доод сонголт нь 16 GB байна гэдэг бас үнэхээр тухайн үедээ үнэхээр хэцүү байсан. Батарейны хэмжээ нь бол багассан. Одоо энгийн iPhone 6 дээр бол одоо чинь одоо батарейных хэмжээ нь яг 1800 мАh байснаас 6S нь 1715 мАh болоо буурсан. 6 Plus 2915 мАh-аас 6S Plus дээр 2750 болоод бол буурсан. Тэгээд ерөнхийдөө өмнөх загвараасаа яг одоо милиамп буурна гэдэг бол ерөнхийдөө бол бас айгүй шүүмжтэй хандах одоо зүйлсүүд энийг тэрэнд бол одоо үнэхээр 6-аас л хатуу хүртэжсэн. За тэгээ өнөөдрийн байдлаар iOS 15 iPhone 6s дээр хэр байгаа юм бэ гэж бодлоо асууж иж магадгүй. iOS 15 iPhone 6s дээр бол үнэхээр гайхалтай ажиллаж байгаа. Үнэхээр яг MRC-ээр гацалт болдог байгаа. Гэхдээ ерөнхийд нь яг ерөнхий зургаараа харах юм бол
iPhone 6s маань 7 жилийн дараа байсан ч хамаагүй iOS 15 үйлний системийг үнэхээр гайхалтай сайн уншиж болж чадж байгаа. Тэр нь ч гэсэн одоо ингээд үнэхээр магтууштай. Яг хуу хэдүүлээ бичлэгүүдээр үзсэн те. Яг iOS 15 6 15 6.1 дээр яаж одоо ямар муухай те юм боллоо те батарейн дээр. Тэрэн дээр яг жоохон сэтгэл гонсомар. Гэхдээ хурдны хувьд ажиллагааны хувьд одоо ярих юм бол iPhone 6s дээр iOS 15 үйлний систем маань үнэхээр гайхалтай бол ажиллаж байгаа. Chris Evans гэдэг нэг Captain дүр тоглолтын манай жүжигчин маань өөрийнхөө интернет хаяг дээр энийг зүйл одоо нийтэлсэн байсан. Тэрний юу юм бэхээр өөрийнхөө 6S-ийг нийтэлсэн байсан. Одоо хүртэл ерөнхийдөө 6S нийтэлсэн юм байлээ. Тэгээд нэг саяны дав дизээр iOS 16-г яг iPhone 6S-ийг 100% дэмжихгүй тодорхой болсны дараахан ерөнхийдөө бол яг Chris Evans яг 6S-ийг бол барьж ирсэн нь бол яг тавьсан байлээ. Тэгээд хажууд нь бол арай нэг цоошин төрлийнх нь iPhone баг шиг байсан. Тэгээд бичсэн зүйл нь ерөнхийдөө одоо үнэхээр энэ бол жилийн турш үнэхээр галзуу замыг хамтууллаа. Чиний батарей ч бас үнэхээр л одоо аимшигтай одоо тий арын шин гаргадаг байсан шүү. Гэхдээ ингээд одоо амраа 6S мэн гэсэн зүйл одоо тавьсан байсан. Ягаад ерөнхийдөө энэ iPhone хамгийн хайртай вэ гэхээр ямар ч үс яг тухайн үед яг нэг 9 сард нь ивентийг ингээ үзэж байгаа штэ. Тэгээд ивентийг нь үзэл тэр яг шинэ өнгө тэр Rose Gold-ийн нараал ерөнхийдөө би бол яг ухаалдаж исэн. Тэгэл Rose Gold өнгийг харчаал. За тэгэл тэр 3D touch бурхан маань ямар амар технологи вэ те. Тэгэл яг материалын сайжраал 7000 series aluminum болцсон те. Тэгэл touch ID-ийн 2 дахин урд нь тэгэл selfie авангууд тэр дийлгсэн цагаарч өгдөг. Тэгэл live зураг даардаг гэл ерөнхийдөө бол тухайн үед намайг амар догтлуулж исэн. За тэгэл яг ивентийг яриг дуусчаал яг би бол шууд дотроо за би яг энэ утсыг л би яг авах хэрэгтэй мэн гэж шууд дотроо бодож исэн. Тэгээд нэг тухайн үед бол би яг iPhone 5 барьдаг байсан. За тэгээд яг өөр цуглал байна нэг хадгаламжны дасанд цуглардаг байсан мөнгөн дээр яг нэмээд iPhone 5-а зараад ерөнхийдөө бол авч исэн. Гэхдээ би шууд тэр намар нь бол авч байгаагүй. Яг намар нь биш өвөл нь бол одоо авч исэн. Тэгээд нэг үйлдлийн системийн сонирхдаг болохоор яг миний яг авч байгаа 6-аас ямар үйлдлийн системтэй ирэх бол дөнгөж сайхан танилцуулагдсан утас тэгээд бас iOS шинээр гарсан болохоор iOS 9.0, 9.01, 9.02-тэй одоо ирэх ёстой даа гэж дотроо таамаглал ингээ хүлээгээл бол байж исэн. Тэгээд уцаасаагаал яг шалгахад бол тухайд бол iOS 9.02-тэй бол байж исэн. Тэгээ яг уцаа авчаал дэлгүүрээсээ гараал яг гартаа барайл ингээл хатгаал гарч байгаа ш тэр мэдрэмж өдрөл амар гоё юусэн. Тэгэл яг гарлуугаараа л яг гарт ингээл яг цоош нь яг одоо 6-аас ингээл байхад бол ингээл 0 кафес уцрууга хатаа зүгээр ингээл хальт ингээл харж марахад л ерөнхийдөө амар л кафтай байсан. Тэгээд яг одоо гарт баригдаж байгаа мэдрэмж өдөр нь бол яг ерөнхийдөө бол шаал өөр байсан. Гойд яг над дээр ээжсэн яг одоо мэйл яг энэ байна. Яг одоо сайн байна 2-аа таны Apple ID яг энэ одоо iPhone 6s дээр бол одоо ингээд те тэмлэгдэж орлоо. За тэгээд яг 1 сарын 29 гэж юм те 16 оны 1 сарын 29. Утас нь бол яг 15 оны 9 сарын 12-нд танилцуулагдаад би яг өвөл нь 16 оны 1 сарын 29-нд бол ингээд авч исэн. Оройн 7 цаг 53 минут байна. Тэрний юу гэхээр би яг тухайд шууд авчаад бол өөрийнхөө Apple ID бол оруулаагүй. Гэртээ авчирчаад ерөнхийдөө өөрийнхөө Apple ID эдрийг бол оруулж исэн. Тэгээд өвлийн систем нь яг iOS 9.02 гэж бол одоо мэйлэн дээр одоо тэр мэдээлэл нь давхар ингээд ирсэн байна. Тухайн үед би яг төгс ангийн 12 дугаар ангийн яг одоо хүүхдтэйсэн. Тэгээд яг тэр үеийнхаа ерөнхийдөө хамгийн сүүлчийн үеийн гар утсыг ерөнхийдөө авсан гэсэн үг. Тэгээд яг тухайн үеийн 15 оноос хойш ингээд үдээх хүртэл ингээд ерөнхийдөө ямар ч iPhone ерөнхийдөө миний сэтгэлийг бол ингэж их догтлуулаагүй явж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ингэж одоо ямар ч юм iPhone гарсан ингэж догтлуулах гэж бодож байна. Тэгээд тухайн үед яг миний авсан iPhone-ыг бол мэдээж хэрэг одоо iPhone 6s энгийн яг хэмжээтэй iPhone 6s тэгээд яг 16 GB-ны багтаамжтай. Тэгээд өнгөн Rose Gold-ыг бол авч ирсэн. Надад бол ингээ хайрцаг нь бол ингээ байдаг. Тэгээд Rose Gold өнгөтэй учраас яг одоо энэ дэлгэцэн дээр их зураг нь Rose Gold-тай тохирох одоо wallpaper энийг тавьвал зүгээр шүү гэсэн одоо мессеж илж байгаа юм шиг одоо байж исэн. Тэгээд ерөнхийдөө яг багтаамж нэг үлээх одоо 16 GB-тай. Тэгээд одоо л надад бол хайрцаг нэдэг. Тэгээд миний бүх цаг үеийн хамгийн одоо хайртай iPhone-уудын нэг чагсаалтын номер 1-т гарцаагүй орох одоо гар утас маань үлээ.